бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг 12-ийн Б ангийн сурагч Матан Туяа гэдэг. За өнөөдрийн хэрэглээ маргаашийн амьдралд нөлөөлөх сэдвтэй хувцсны хог хаягдлын талаар хэлтгэлээ тавих гэж байна. За жил дэлхийд даяар хувцас нэхвлийн хог хаягдал ойролцоогоор 92 сая тонн гардаг. Энэ нь нийт хог хаягдлын 8-10% эзэлж байдаг. Тэгвэл яагаад ийм их хог хаягдал гардаг вэ? Эхний асуудал би нэг хэдэн асуудлуудыг дурдъя гэж бодсон. Эхний асуудал нь болохоор fast fashion буюу хувцсны мод хурдан өөрчлөгдөж солигдох. Жишээ нь Zara, H&M, Shein гэх мэт томоохон брэндүүд нь хувцсны загвар коллекцээ маш хурдтайгаар шинжилж өөрчилдөг болохоор энэ нь нөлөөлдөг гэж бодсон. Хоёрт нь low quality буюу хувцсны материал эдлэгээ чанар муу байх. Дараагийнх нь stop reusing буюу дахин ашиглаж хэрэглээ болох гих зэрэг эдгээр хүчин зүйлүүд нь нөлөөснөөс болж хог хаягдал ихээр гардаг байх нэ гэсэн судалгааг би хийж үзсэн. За зарим жишээ баримтуудаас дурдах юм бол нэг ширхэг жинсэн хувцас үйлдвэрлэхэд ойролцоогоор 7-10 литр ус зарцуулдаг. Энэ нь нэг хүний 10-7 жилийн усны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй байдаг юм байна. Хоёрт нь полистер материалтай хувцас байгаль бүрэн задрахад 200 гаруй жилийг зарцуулах шаардлагатай байдаг. Хөвөн даван хувцас 1-5 жилийн дотор задрах боломжтой ч будаг химийн бодисоос шалтгаалж хөрс усыг бохирдуулдаг байх нэ. За тэгвэл эдгээр хог хаягдлын сөрөг үр дагаврууд нь бол усны хит их зардал. Нэг хувцас үйлдвэрлэхийн тулд 5-7 литр ус зарцуулдаг гэж үзэх юм бол бидний өмсөж байгаа эдгээр хувцсанд нь маш их усны хэмжээг эдгээр хувцсыг үйлдвэрлэхэд маш их ус ашигладаг байх нэ. За хоёрт нь мөнгөний зарлага. Бид нар ер нь төрхөөсөө л үлгийн дараалгаад, малгай өмсөөд, углааш өмсөөд энэ хорвоод мэдлж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс одоо хүртэл ингээд хувц өмсөж байгаа гэж бодох юм бол маш их мөнгөний зарлагыг хийсэн байдаг. За дараад нь байгаль орчны болон хөрсний бохирдол. За байгаль орчинд хувцсны хог хаягдал ер нь байгаль орчинд ихээр хаягдвал далай тэнгис эрэг орчмоор маш их хувцас хөглөрдөг, мөн хөрсний бохирдлыг маш их үүсгэдэг гэж би бодож байгаа. За тэгээд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэх юм бол нэгдүгээр зөв худалдан авалт хийх. Эхлээд хувцас авахаас өмнө бодож тунгаагаад шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ хувцас ер нь надад хэрэгтэй юу? Дараа нь би өмсөх болов уу? Миний ямар хувцсан дээр зэгцэх вэ гэх мэт сонголтыг хийж шийдвэрийг гаргаад тэгээ хөдөлж аваагаа. Хоёрт нь дахин боловсруулах. Өмсдгүй хэрэггүй хувцс ч юм уу эсвэл багцсан хувцас сонгоод өөрийн хэрэгцээнд тааруулан дахин засварлаж ашиглах. Гуравт нь өмсөхгүй шинээрээ ингээ багтчихсан эсвэл өмсгөө болчихсон хувцас байх юм бол ойр дотны эсвэл хэрэгтэй үнд нь өгч хандуулах гэсэн аргууд байна. За эдгээр шийдвэрүүдийн үр дүнд нь болохоор хог хаягдлыг бууруулна, ундныхаа цэнгэг усыг хэмнэн, хөрсний бохирдлыг бууруулах гэсэн үр дүнд хүрэх байгаа. За анхаарал хандуулсанд баярлалаа.